сүсгтэн хүн болоод нийт ард түмэнд их л чухал өдөр юм байнамаа. Яг гэвэл ээжийн ачийг санана, ээжийн ачийг хариулна, ээжээрээ дамжуулж бус хүмүүсүүдийг хайрлт нэгүсдэг юм сэтгэл тогтдог. Тэрнийг бий болгодог учраас бол хамгийн чухал өдөр гэж ингэж үзэж болно. Тэгээ бурхан багш энэ одоо их дүүцэн ээжийн хачиг хариулсан ийм дүүчин учраас бол бидний шүтэн төгсгөгээрсэн бурхан хүртэл ээжийн ачийн тухай сануулна гэдэг бол дэлхийн хүн төрлөختөн хамаг амьтанд хамгийн тустай болоод тэрнийг л одоо санууланд ортгсон ийм ажил гэж одоо бид бодох ёстой юм байнамаа. Хэвлий дотроо тээж биднуудыг бий болгож ингэсэн их ачтан юм шүү дээ. Тийм учраас бидний их үүсвэртэй ээжийн умайд бүрлдэж аав ээжийн минь шалтгаан нөхцөл бүрдээд ирсэн тийм үед одоо ээжийн хэвлээд бүрдэж ингэж хүн болж ээжтэй өчнөө зовлон зүдүүрийг үзүүлж би эмээгийнхаа гэцэг нэг ингээ илээд үзсэн тэр болчингууд ингээ тасар явцсан байсан. Тэгээд эмээ яасан гэдэг гэсэн би 4 хүүхэд гаргасан юм аа. Тэгээд тээж явахдаа ингээд язардгийн штэ хүмүүс их томорсон хүүхэд ингээд тэгтлээ зүдэрж ээж тэрнээс өчнөө бидний мдээгүй ямар их зовлонг туулж биднуудыг бүрлдэж бий болгож хүн болгож гаргасан байх вэ. Тийм учраас ээжийн ачийг одоо энэ өдөр санах учиртай бурхан багш ингэж айлдсан бурхан багшийн үйлс зохиол хүртэл энэнд зорьсон ийм байгаа. Тэг бүхэл бүтэн нэг дүүчин өдөр байна. Тэгээ биечилж хийдэг юм ажлууд, сэтгэлээрээ хийдэг ажлууд бас байна. Тэгээ энэ одоо аав ээжийнхээ буян даган байсан. Энэ бурхан одоо дүүцэн өдрийнхаа энэ хурал даган байсаад тэгээ хурал номон дээр ч одоо аав ээжийнхээ хойдын буян зориулж одоо ном хурал хуруулдаг ийм бол бүр зуршил тогтсон монголчуудын олон зууны хөвшил ийм бий. Тэгээд одоо Санжид Малм Ерөөлийн хаан тэргүүтэй олон номуудыг айлтгаж ойрхон өнгөрсөн бол өнгөрөг ороо ирээл тэргүүтэй олон ном иш номнуудыг ингэж уншуулж байдаг да. Тэгээ энэ мэтэр одоо тэгээд гэрээсээ гараад ээжийнхээ ачийг хариулж би нэг ийм хийж байгаа штэ гэж бодсон цагаас эхэлж буян хураагаад тэ ээжээ санахтай зэрэг сайн сайхан байсан, хөгжөөнтэй энергиантай байсан. Ээжтэйгээ ярьж хөөрж байсан, загнуулж байсан тэр үедээ л тэгээд тэр бүгд л санаанд орж тэгж ээжлээ ээжтэйгээ гэж ямар ч хор халтар байхгүйгээр ээжийн сэтгэл цав цагаан учраас хийжсэн үйл нь цагаан байдаг. Буцаад дурсаад санахад тэр бүгд цагаан нар эргэж надад тусдаг да. Тийм учраас ээжээгээ санах болгонд сайхан сэтгэл орж ирдэг гэж би ингэж боддог. Тэгээд энэ бол ээжээгээ дурсан санах болгондоо энэ буйны чиглэж явах. Тэгээд одоо Ерөөлийн хаан тэргүүтэй одоо ээж эмээ тэгэл бүгдээр зориулж уншиж урьж тэгээ буйны сэтгэл үүсгэж бусдад тустай сайхан амьдрах юмсан даа л гэдэг, зөв явах юмсан даа, зөөлөн байх юмсан даа гэсэн ийм л сэтгэл төрдөгдөө.